За би хувьдаа өөртөө бодохдоо аав гэртээ суугаад бичээд юм кино гарсан юм байна л гэж бодож байгаа шүү дээ өөрөө тий. Тэгэхээр тэр таныг хэлдэг ундуур өгнөд чав бичдэг байсан юм шиг байлаа шүү дээ. тэгээд өглөө би ирцэрдэг байсан л та бас нэг ээж шиг нойр муутай. Тэгээд 6 гээд зэрчин 5 хэсэг. Тэнгүүт тэр ороо сууж бичснийгээ өглөө хамгийн эхлээд ээжэд уншиж өгдөг гэсэн. Ээж галт түлээл цаймаа чинчш. Тэгэд хажууд нь суугаад уншиж өгөөд ээжээ хэлж. За наадах чинь ч одоо ингэчүүл яасан юм бэ? За наад өгч чинь ч одоо өгсөн орсоос хатсан талахгүй нэ гэдэг шигээд ганц үг болгоод хэлчүүл яасан юм. Тэр юмнуудыг бас ингэж ээж бүх зохиол нь дандаа тийм байна. Манай найруулагч намайг бас их загиндаг байсан. Залуучууд юм чинь те. Чи одоо нэг юм ярих гээд ингээд тойроод ингээд тойроо алгуулчихын чи шулуухан хийж тойрол иргүй. Би тойрч жагаад гол юм руугаа орж чадахгүй халгаад байгаа хүнийг зөөлхөн татдсан шүү дээ ингэж. Энэ аавын ном гэдэг ийм энэ ном манай өнөөдрийн нэвтрүүлгийн бас хамтран ажиллагч байгууллагаар оролцож байгаа. Тэгээ энэ аав гэдэг өөрийнхөө өнцгөөс энэ номыг бас хүн өөрөө бүтээх агуулсан. Тэгэл үлдэх юм болох нь шүү дээ. Тий. Энэ болохоор манай нэвтрүүлгийн хувилбар ном байгаа. Тэгээд ахыхаа дэрэг тавьчихъя та нэвтрүүлгийн явцад та өөрийнхөө сонголтоор нэг асуултанд хариулаад ингээд нэвтрүүлгийн төгсгөлд ингээд орох юм байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Аав нар нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд бид бүхний ээлжид дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн манай хүндтэй аав зочноор Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн баримтат киноны продюсер найруулагч Гомбын Зол жаргал ах маань оролцохоор хүрэлцээрсэн байна. За сайн байна уу Зол жаргал ах. За баярлалаа сайн байна уу? Зол жаргал ахыг багтаа цэнгэр дэлгэцээр л одоо хоолойгийн одоо нөгөө сэтгэл тоногсон гэх юм уу жоохон бахад тэгжлэх зургатаар гардаг байсан. Тэгж л мэдх юм да. Них айхтар тенор юм уу баритон тим хоолой биш би. Зүгээр яг уран бүтээлчид бол их гой сонсоход тааламжтай өнгө гэж байдаг тий. Тэр гэхээсээ илүү би хүмүүстэй нэг их тийм үнэн яриад байсан учраас хүмүүс тэрүүгээр давхар миний дуу хоолой очиод наалтцсан болов гэж. Ягаад үннийг тухай ярих хэрэгтэйсэн бол 1990-ад онд бол бид нар яг та нар юм залуутай адилхан залуу явсан гинт нэг нийгмээс нөгөө рүү орж ирэхэд бүх юм өөрөөр харж бүх юмыг өөрөөр ойлгож бүх юмыг өөрөөр эхлэх хэрэгтэй болсон үед мэдхгүй чадахгүй юм дээрээс бас алдах, балмагдах, төөрөлдөх юм их байсан. Тэр үед л аль болохоор зөв чигээ алдчихгүй байх юмсан гэж дотор хичээж явж исэн учраас бас аль болохоор олон юм үзэх хэрэгтэй, олон юм сонсох хэрэгтэй, олон юмны тухай бодох хэрэгтэй байсан. Нэвтрүүлэг маань бас тийм байсан баг. Тэрний үр шим болж ингэж гарч ирсэн учраас одоо бол ингээд аль болохоор зугаатай, цэнгэнтэй, хөгжөөнтэй, инээмсэглсэн, инээлгсэн юм. Одоо зарим нь бүр маазарсан хэлбэр явж байгаа ярианы нэвтрүүлэг холон байна шүү дээ. Нэр хэлдэг зөндөл бишгүй. Энэ бол хүнийг амраах, цэнгэх хүн ерөн тэгээд нарийн ярил өдөр тутамд амьдрал дээр зовж яваа учраас хэсгэн зур нэрэ тэрнээсээ ангиж ирэхин тулд нэг инээгээд авъя гэсэн учраас тийм юмуудын нөх талаас л би зүвдгэж байгаа. Зүгээр яг цэнгэнт маань үнэхээр цэнгүүлч чадж гин үү? Цэнгүүлэх гээд бүр балиартуулж гин үү гэдгийг бас бодох хэрэгтэй л дээ. Яг уран бүтээлч юм бол тээ. Аав нар нэвтрүүлгийн бүтээгч Live Stream Mongolia хинч хаанаас ч чанартай нэвтрүүлгийг бүтээлгэх боломжтой. Аав нар нэвтрүүлгийг Цуна Япон ресторанаас хүргэж байна. Жинхэнэ Япон амт чанартай үйлчилгээ, тухтай орчин. Аав нар нэвтрүүлгийн хамтрагчаар Sapporo шар айраг. Нэвтрүүлгийн хамтрагчаар Хармо хүжи Milk Farm. Аав нар нэвтрүүлгийн хамтрагч Аавын ном. Заяарчл гэж бид нар хэсэг хөөрцөглөл тавьсан. Одоо хурдан машин харж ирэх хин хөнгөл тавихыг л бодно шүү дээ. Тэр шиг эрхчлөөтэй болонгот бүгдээрээ л хаазаас тултлаг ишгээл тавьчих өгсөн.
Амар ихтэй төстэй. Тэг ямар замаар явж байгаа ч давхил гоё гэдсэн. Нилийн давхилаа 30 жил давхилаа. Одоо эргээд харсан чинь машин байна уу байна, кофе байна уу байна, зугаа цэнгэ байна уу байна, арх байна уу байна, юм бүхэн байна, мөнгө байна уу байна. Бүгдээрээ тийм биш байна. Дийлэнх нь өдөр тутмын амьдралаа яаж залгуулах вэ гэдэг их хүнд амьдралтай зовж явж байна. Тэгээд энэ ийм байх ёстой юм уу? Энэ цөөхөн хүн амтай Монголын ард түмэнд монголчууд бол дандаа ингэж явах учиргүй ард. Энэ их баялагтай газар шороон дээр хөл тавьж гიშгээд энэ их өв уламжилтай ийм түүхтэй ард түмэн ингэж ч явах гэж тийм юу хаана алдагдав? Хаана богино холбоос болов? Утас маань урт дуу багад дуу сүүрүү юу ороод тусч уу гэдгийг л бодож ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр энийгээ барьж авчиж бид энэ 220 дэлхийн үндэстэн донд ялгарах Монгол үндэстэн байх хэрэгтэй. Энэ цусаараа биш, хувцсаараа биш. Оюун бодлороо, өв уламжлалаараа бүтээсэн түүхээрээ ялгарчих хэрэгтэй. Энийг алдах юм нь одоо ингээд шүхргүү бороонд гарсан гэдэг шиг л болчлоо гэсэн үг. Тэр шүхэр нь юу вэ гэхээр наран гурилгаан бичсэн, академич наран гурилгаан бичсэн монголчуудын өв уламжлал ёс суртахууны тухай. Тэгээ бүр монголчуудын ёс суртахууны дороотлоо ялцрал эргэн сэргэлт ирж байна гэсэн тийм том ном гарсан л та одоо 6 жилийн өмнө. Тэгвэл энэ танай хамт олонноос хийж байгаа энэ аав гэдэг сэдв бол тэр ёс суртахуун гэдэг юм чинь за эхний та одоо юугаар хэлэхэд спортын оноогоор хэлэхэд эхний 5-д багтах хэрэгтэй. Тэгэхээр эн чинь ёс суртахуун чинь өөрөө жудаг гэдэг ингээд одоо бид нар чинь бүхэл жудагтай байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэр монгол хүн бол ёс зүйтэй, жудагтай. Одоо та эртчсэн байж ээж аав чинь хэлдэг байсан эмээ өвөө чинь ахмад хүн орж ирэх юм бол мэндэлж байна. Тийм ээ. Ахмад хүний үгийг бити хушуу дэвсээ, чих дэвсээ сонсоод бай. Том хүний ярианд бити оролцох гээл тийм ээ. Бос болохгүй үг бити хэлж бай. Хараал өрөөлөг бити хэл. Хүний хүүхэд бити зод, хүнтэй бити зодолд хулгай бити хий. Тийм ээ. Хүн тусалж бай гэдэг чинь нөгөө энэ ёс суртахуун жудгийг чинь гол юм энд явж байгаа. Монголчууд бол дэлхийн бусад орнуудаас ялгаатай нь одоо энэ жудгийг чинь ихэнд ахас ихсээ, эцэг эхээ дээдлэн хүндэлж асар түш гэж байдаг бүр яг. Европынханд бол л шүү дээ тэр өөрөө л бие даагаад хүний зэрэгтэй амьдрах насан туршид эрдэн боловсрлоо юм ажил төрлөө болоод явах юм бол тэр эцэг эхтэй төрсөн өдрээр юм хаяал нэг талархаж байгаа бол тараад яваад өгч байгаа үст амьдрал хайгаа явж байна. А монгол хүн бол Азийн нэг орнуудын нэгэн адилаар гэр бүлсэг. Гэр бүл дотроо гэр бүлийг авч явж байгаа ахмад хүн байдаг. Тэр нь өвөө. Тэгээд аав. Энэ бол гэрийн баг нь. Гэр бүлийн баг нь. Гэр бүл гэдэг чинь нийгмийн бичил эдис болно. Одоо 3.7 сая хүн амтай Монгол оронд хичнээн гэр бүл байна гэвэл 600 мянган гэр бүл бай гэж бодъё л да. 600 мянган гэр бүл гэдэг чинь 600 мянган багантай байх хэвээр. Ноён нуруутай байх хэвээр. Гэтэл энэ 600 баг нь байж чадж гин үү? Эсвэл ерөөсөө Монгол гэр багнгүй болж ирэх үү? Одоо ингээд сүүлийн үед хүний эрхчлөө даяарчд гэж эхний 10 жил ярьж ирж байгаад өөрөө бие даагаад эрхчил. Энэ та нар анзаарсан баг. Нөхөр үе ганц үе хүчрхэг эмэгтэйчүүд маш их боллоо гэж тийм үү? Энэ бол шүү дээ те Европ болон бусад орнуудад байж болох боловч Монгол амьдралд бол шүү дээ те эр нөхрийн дээр гарч хүчрхэг байх тийм ёс уламжлал байгаагүй. Яг тэгэхээр гэрийн ноён нуруу бол эрх хүн байх хэрэгтэй. Тэр эрх хүн бол гэр орныг яаж авч явах энгийнээр одоо ойлгогдохлээр бол гол түлхүүр нууцыг авч явдаг, уламжилж авч явдаг ийм хүн байдаг. Тэгэхээр тэгээд хэлж ихгүй Монгол гэр бүлийн нуруу одоо байхгүй болсон юм уу? Нуруу муудсан бол Монголын нуруу муудсан гэсэн үг байна. Монголын нуруу муудсан бол төрийн нуруу муудсан байна гэсэн үг. Тэгэхээр та хоёрын ярьж байгаа хөндж байгаа сэдвийн чухал ач холбогдол энд болно. Манай золоо ахын маань бол Монголын кино урлагийн алтан үеийн маш том төлөөлөгч. Одоо хүн болгоны үзээд өөддгүй, үзэх дуртай маш сайхан уран бүтээлүүдийн киноны зохиолыг бичсэн Чимдийн гомб гэж сайхан хүн байдаг. Одоо бид бүхний сайн мэдэх
анхны алхам моторын дуу одоо гэрэл жамжаагүй юм. Тэгээд мөн одоо эзэнгүй айл гээд энэ сайхан уран бүтээлүүдийн киноны зохиолыг бичсэн. Одоо ийм сайхан гомб гэж хүн байдаг юм аа. Тэгээд яалтчгүй нэвтрүүлгийнхаа ихэнд одоо золоохынхаа ааваар одоо асуулт тавьж эхлүүлэх нь одоо зүйн хэрэг бахаа гэж бодож байна. Намайг мэдээ ороод хөлд ороод юм ойлгодог ухаардаг болох тэр үеэсээс одоо 60 жил болж ийн гэхэр чин дэрэгдмэн байсан амьдралын маань ихэнх хугацаанд дэрэгдмэн байсан хүн аав ээж хоёр л бол таарна шүү дээ. Тэгэхээр намайг ямар хүн болгож өсгөх, хэн байлгах уу гэдэг чинь хамгийн анхан шатнаас нь авахуулаад өнөөдрийг хүртэл одоо аав ээжийн л нөлөө сургаал байсан учраас би хүн болсон байх гэж боддог л да. Одоо бол залуучууд бас ингэж бас буруу ойлголт өгч болохгүй болов гэж бодож байна. Нэг тэр үе хаваад айгүй сайн байсан ингээл уртаа суулгаж байгаа л тэгж болохгүй, ингэж болохгүй. Тийм юм байсан боловч хүмүүжлийн гол арга нь юу байсан бэ гэхээр үг хэлж ярихаас өмнө харуулж, дагуулж явж хүмүүжүүлдэг гэсэн боловч би бодсон. Үйлдэлээрээ өөрийнхөө юу. Жишээл одоо харуулж тийм юм. Энгийн чинэр 9 сард манай аав одоо юу хийх вэ? Миний ухаан орсон 9 сард гэрээ. За Зуслангаас хот руу гэрээ нүүлгэн. Тэгээд 9 сард үүл бэлтгэхийн тулд шалаа бодно. Ханаад одомдно. Тэгээд шалныхаа шороог хатаана. Дахиад гэрээ дулаалж барина. Мууцсан эсхийгээ бол солиод шин дээвэр авцуулна гэдэг энэ хахир хатуу өвөл эрхийн бэлтгэл ажлыг 9 сар тэр чигтээ юм. Тэрэндээ намайг одоо ингээд дагуулад оролцуулахад жишээ нь 10 сард юу гэхээр гэр дулаалга гаднаасаа хийчихлээ. Одоо дотроосоо дулаална гэхээр яадаг вэ гэхээр пишин барина. Одоо пармар юм байхгүй шүү дээ. Түлээ мод нүүрсээ базаана. Англи нь ялгалан түлээгээ хөрөөд нүүрсээ бүгдийн тавина гэхээр хотын хүний хувьд л ирж штэ. Хөдөө бол өөрөө. Тэнгүүт пишин барихын тулд намайг дагуулад явна. Тэрний ажиг нь гэхээр манайх гихтээсэн болохоор хоошоо уул ингэрлүүд шар шороотой газар, шар шавартай газар очиод хагас шуудаг аваад хоёулаа дагахаараа шар шаваараа элэстэй баг зэрэг цементтэй хойлоод пишин барих шавраа бэлтэж штэ тий. Тэгээд хүн болгон пишин барихгүй. Сайн пишин барьдаг хүмүүс бас байдаг. Дулаан. Тэгэхээр манай аав их сайн барьдаг гэсэн л дээ. Тэгээд айл болгонд очиж ирэнгүүт би дагаж явдаг гэсэн. Шавранд явна, тойпо зөөн ингээд тэгээд буряд айлууд, буряд хүмүүс бол манай аав бол их намхан пишин барьдаг гэсэн. Яагаад гэвэл пишин галлаад явсан дулаан бол доогуураа хэлж халаан байх хэвээр. Монгол хүн бол гол хөл дулаан толгоос хэрүүн бэ гэдэг шүү дээ тий. Европ хүмүүс толгоогоо дулаал хөл хэрүүн бэ гэдэг бол монгол хүн бол цус доошоо очихор хөрддөг учраас тэр цус халуун байх хэвээр эргэлдэх хэвээр эрүүл байхын үндэс байдаг шүү дээ. За зулаахан ингэж зоог баринга яриагаа үргэлжлүүлж. Тэргээр одоо би юу гэж хэлж чинь нөхөр ингэж улирал. За 10 сард ингээл 11 сард яг болохоор идэж ширнэ. Идшүүд ингээд хоолндоо би ингэж зориулж жижиглээд ингээд хөлдөөс бэлдэх их ажил. Тэгээд аарц орж ирнэ. Хөлдөө сүү орж ирнэ цагаан хэдэ. Тэр бүгд чинь пиндэ хадгалах сав бүх юм оронгууд 11 сар ингээд дуусч байгаа байхгүй. Тийм байна. Ингээд улирлаар яваад байгаад нэг сард боллоо шүү дээ тий. Хашаанд байсан, гэрт байсан айлууд бол над энэ төр бол байгууллагаас их том түлээ авчир дураацсан ба ш тэрийг хөрөөднө, хагална, нүүрсээ шигшиж гэртээ оруулна. Түлхэхээр ингээд шуудан тусгай ялгаад ингээд тавьсан байна. Тэр бүгд өдөр тутмын ажлыг хичээлээс гадуур явуулж байгаа шүү. Тэгээд завсар зайд нь бид нар тоглоно. Тийм бас тэр цагаа гаргахгүй бол тий. Их гоё ном их уншина. Бүлгэрийн ном, адал явдалтай. Манай бол надад адал явдалтай. Тэгээд дэлхийн ертөнцийг нээсэн аялагч уулчдын тухай их сайхан номнуудыг уншуулахыг авчирч өгдөг байсан. Тэгээд зөвлөхөөс за энийг уншаа ийм номнууд уншуул. Тэгэл одоо Контики салаараа илсэн ч юм уу, Састуулын цагаан барс гэдэг одоо мундаг хүн. Тэр чинь тэгээд ороо нэг телевизэр үзээд гоё киногоор нохот дөрвөн тагчин гаруул энэ төр үзсэн шүү дээ. Тэгэхээр тэр үед аав маань юмаа бичдэг. Ажил дээр өдөр тутмын зурганд явах. Тэгээд зурганд юмаа хөөцөлдөх. Тэгэл төсөв тооцоолох, ямар сэдвэр хаашаа хийдэг л өдөр тутам яваад яг кино зохиолч төвлөрч юмаа биднийг унтсны дараа юмаа бичдэг байсныг би санаж байна. Тэгэд амьдрал
Ийм за хавар бол яах вэ? Гэрийн ханаа гэрийн хаяага мас шороогоо авна. Гэрээ хөнгөлнө. Шороо тоосоо цэвэрлэнэ. Тийм үү? Тэгээд зун туслан гарахтаа бэлдэнэ. Тэгээд борц бэлдэж чадтаасан бол тэр борцнуудаа одоо ингээд борцод чинь ингээд өхрийн махаар ингээд жижиглээд ягаад өвлжингөө хөлдөөгөө тавар ингээд ус нь бүр ингээд хатаад ингээд ингэж усгүй болоод татчихж байгаа шүү. Тэгээд жилийн хизэж хэрглэж болохоор болж байгаа шүү. Тэгээд 5 сар 4 сар 5 сард тэр борцтой хоолыг хийдэг гэсэн юм тийм. Борц яаж нүдхүү борц нүдэх ажилд ороод ингээл явж штэ тийм. Хүүхдүүдийг дэлгүүр явуулна, тал хаваад иргэн, усанд явуулна, ойр зүрийн бүх ажилд ерөөсөө завсар цай цэвэрлүүлчих. Энэ хүн болвол би хүмүүжил байсан байна гэж боддог. Энийг хардсан учраас энийг би одоо Батбэрлэгтэй хүмүүдээ баг багс нахвал давхар би өөрөө яг ийм байж л эдгээр хүмүүс тэрнээс биш ингээл инх ёстой текст хаяа нэг хэлэндээ хүүхдүүдтэй эвтэй байгаараа эрт орж ирээрээ юм те. За тэр гадаа байгаа төлөөмөлөг янзаа бэлтжээрээ. Тэгээд намайг аав маань бас юу яадаг байсан. Яг өвөл нэг сар тийм ээ. Энэ кино үйлдвэрийн урт талбар туулгорын тэнд чинь нэг морин тойруулга гэдэг том жижигхэн цэнгэлт хүрээл юмсан. Тэнд мотоциклийн өвлийн уралдаан баг хагасаа дээр болон болдог байсан. Тэн чин битүү хүмүүс цуглан. Тэгээд мотоциклийн мөсөн замын уралдааныг үзэхээр өглөө 10-т гэрээс гараад кино үйлдвэрийн тэндээс гараад тэр уудам тэр үчин гэр хороолмор тэр цастай талыг чинь туулаад тэгэл нэг 12 цагийн үед л очдөг байсан юм аа. Тэгэл улсууд хашгиралтай байгаал тэгэл нэг 4 хүртэл тэмцээн үзэл буцаал ирнэ. Тийм бай. Одоо тэгээд зарим үед бол тишүр аав нь өөрөө гулгадаг тишүрээр туулгол дээр ирж гулгах байсан тий. Тэр л нэг хамт байж байгаа. Одоо нэг жоохон сэнгэж байгаа нь тэр мотоциклийн 64, 65, 66 оны үеийн мотоциклийн мөсөн замын уралдааныг 100 бас аавтайгаа очиж үздэг байсан. Тэр дагуулаад яваад байгаа шүү дээ. Богдуулын богны аманд бартац замын мотоцикл гэж бол нэг царцаа дэврэх нэг дэвхрэх шиг ингэж босч ирээл ингээл Улаанбаатархан чи өөр нэг их тэр үзээд бүгд л тэнд очисон ингээл тэгэл юм үзэн ш. Тэгээд 4 сард болохоор хөдөлмөр нийгэмлэг юм уу аль нэгэн дээр боксын тэмцээн. Тэг хүүхэд бокс тэмцээнд оруулдаггүй насан туршиг бол. Тэг аав өөрөө орчод намайг хажуу айлд орчин тэнд манай аавын найз их байсан. Одоо утга зохиолын нэрт орчуулдаг соёлын гайд зүтгэн амарга. Амарга бол одоо дэлхийн бүх сонгодог. Тэгээ амаргаанд очиод орчин бокс үзээд өрөө. Тэгээ амаргаанд нөгөө нэг манайхыг бол ном ихтэй өөрөө орчуулагч юм шүү дээ тий. Тэгээд спортыг сонирхдаг байсан учраас олимпийн дэлхийн аваргын нэртэй тамирчдын альбомуудыг одоо Оросоос дахиалаад ингээд зөндөө авчихсан. Тэрийг үзүүзээл суун ингээд. Тэгж одоо телевиз байхгүй одоо юм суралцаад л байсан үе. Тэр номыг үзнэ гэсэн бас тэр альбомд чинь юу яж байгаа шүү дээ тий. Барсов гэж хим Борсын мундаг тамирч. Тэгвэл Пеле гэж хим тий. Ингээл үзээ явчих штэ. Тэгэл тэр ч ямар гоё зурагтай байсан юм бэ гээл хөөх. Тэгээд баг багаар ингээл гэртээ тэр чин сургуульд ороог байхдаа ээж аваас яаж байгаа л энэ миний нэрийг яаж бичдэг юм бэ? Энэ ийм болоод 3 тоо шиг болоодохор зэмэ гэж хаад нэрээ бичиж сурцсан чинь ахиулаад тэр нэрүүдийг унших гэж оролцоор байгаа тэр сургуульд орохоос өмнө юм уншдаг болсон байсан юм аа. Бидний үеийн хүмүүжил бол ингэж л явж байгаа. Тэгээд хүүхдүүдээ орхио явчих штэ өдөр ажилдаа. Тэнгүүд тэр Ванз руу байгууллагын төрлөө бид нэр орох хүүхдүүд те өөрсдөө хоол хийгээ сурцсан бүр зэрлэг турхоосон багасаа те жоохон гурил илдээд юм уу будаа агшаагаад юм уу нэг юм хутгаад тэгсээрээ дүүнараа тий хооллол өөрсдөө хооллол өөртөө тэгж явж амьдрал бэлтгэдэж штэ те тийм амьдралсэн энэ хөдөө бол мэдээж бас л тэгэл ээж аваад чинь аавыгаа л харж адуу мал тэгэл бэлчээр тонь малаа маллах тэргээл явж байгаа шүү дээ. Яг адилхан л явж байгаа шүү дээ. Монгол хүний хүмүүжил бол яг ийм байх. Жилийн 4 үйлээр амьдралынхаа эргэлтэд тэр их хөдөлмөрөөрөө хүүхдүүдэд дагуулж явж ажил сургаж хүмүүжүүлж ирсэн бол үглэж биш. Тий, нэг ишээр биерэ гэсэн үг шүү дээ. Биерэ тий. Та өөрийн нэвтрүүлэг ток шоуд болмоор байна уу? Танд нэг багц олон камерын зураг авалт хэрэгтэй юу? Та өөрийн хүссэн контентийг олон нийтэд шууд хүргэмээр байна уу? Тийм бол анхаарлаа наашаа хандуулаарай. Live streaming олон камерын мэрэгжлийн багийн цог зүйлчлэгийг үзүүлж байна. Та хаанч хизээж
Хэдийд ч өөрийн телевизийн багтай болсон мэт сэтгэг. Бусдыг нь бид гүйцэтгэе. Live stream Me Live. Япон амт соёл мэдрэмж цунаа ресторан 90 онд байна уу? 90 оны намар Японы эзэн хааныг хаан ширээн залах ёслол болоход тэнд би Монгол телевизээс гуруула одоо төлөөлж явсан. Япон орохгүй юу? Тэгээ тэнд сумогийн ордныг үзүүлсэн бас тэр зураг авах гэдэг тэр тэгсэн сум очиж чинь бэлтгэлээ хийж жагаад нэг цаг үед нэг сайн хоолж авд юм байлээ. Тэгэл унтуулчт юм байлээ. Унтдаг юм байлээ. Тэр чинь дивжиний ахлах байгаа шүү дээ. Аав нь гэсэн үг. Тэр нь тэгээ бүгдээрэнд нь хоол ун тэгэл цат нь хоол идүүлээ. Тэгэл хандлан хорхиороо унтуулдаг гэдэг шүү дээ. Тэгээд нэг том өрөөнд дотор бүгднийг Бүгдээр ингээд ингээд суудсан. тэгэл унтуулаад байна. Тий, тэгэл тэнд их алиа хаш юмнууд яриад хөвгчлөлтэй л байт юм байна лээ. Тэгээд энэ хоол чинь дээрээс нь нөгөө ингэж нөгөө тэнхрүүлдэг нөгөө 5-6 цагийн бэлтгэлийн дараа идүүлж байгаа болохоор их тэнхрүүлдэг амраадаг байсан тийм юутай юм шиг байна. Тэгээд нэг амтыг гаргах амтлагч дотор нь ордог маск хүртлийг одоо Японоос зөөгөл одоо манай анхаа бас хийж байна. Ойр ойрхон нөгөө шин загас авсраад энэ загасаараа сүшин хийж гаргадаг. Манай Япон тогооцож байгаа. Тэгээд манай анхаа дээр ингээл ээлжлээл. Одоо тэгэд энэ нийгэм маань хөгжөөд ахуй маань өөрчлөгдөөд гарын дор юм бий болсон. Ер нь их дутаадах юм болж штэ. Мөнгөл дутдаг юм бол. Тэгэд энд нэг юм байдаг. Хүмүүс бие дааж амьдрах боломж нөхцөл нь айгүй их сайн хангагдаж бий болж байна. Хүчрхэг ганц үе эмэгтэй хүчрхэг ганц үе ирчүүд ингээд бие даагаад амьдарч байж болох боловч энд нэг юм алдагдах нь нөхөр гол эхнэр туслах гэдэг нэг юм байгаа энгийнээр ойлгоод үр хүүхдээ хүмүүжүүлэх гэр орноо авч явах юм байдаг. Нөхөр бол гэр орнохоо ирээдүй бүгд одоо гол ноён руу байх гол чиг шүүмэн арах энд хулгай хийдэг үү хүүхдүүд нь өсгөрхтэй хуурамч байдаг үү тийм байх ёстой гэж эцэг хүн авч явах ёстой гэж. Энэ уламжлал нь ганц үеч байсан олон айлгэрч байсан гэсэн энэ Монгол уламжлалаа бол Монгол хүллийн болвол үр хүүхдээ айл болохоор өвлүүлж хүмүүжүүлж тэгж өргөжлүүлээсэ гэж одоо жишээ нь бид нар ингээд олимпийн тэмцээн үзэж штэ. Ер нь хөнгө атлетикийн ямар тэнд дөрвийг өрчхөнд 100 метрийн юу байдаг. Бохи оролдоо байдаг. Тэнд нэг юм 100 м гүгээд ирсэн хүн дараагийнхаа хүнд юм саваа дамжуулж байгаа. Тэгэхээр би энэ тэнд бас ингэж дандаа ярьдаг. Тэрнтэй адилхан бид өмнөх нийгмээсээ ижи аваасаа өвөө эмээсээ хэрэгтэй юм аваад бүр хүүхдээ дамжуулна гэдэг чинь тэр дараагийн үедээ энэ саваа дамжуулж байгаа гэсэн үг. Бид нар чинь саваа дамжуулахгүй гүйж байгаа учраас ийм болчиход байна гэсэн үг. Энэ нөгөө Монгол одоо хүн хүмүүжүүл гэр бүлээ авч явах Монгол ёс заншил уламжлал гэж чинь бүгдээ тэр дотор чинь Монгол ёс суртахуун Монгол жудаг энтергээд ороод явчихна шүү дээ тий. Энэ чинь л энэ хэрэгтэй энэ саваа. Хэрэггүй нь яг цаг үеийн шаардлагаар хаягдана л гэсэн үг л дээ. Тэгээд Монгол эмэгтэй хүн дээр үед өнөөдөр шиг ингэж их нөхрийнхөө өмнөөс хэрэлддэггүй байлаа, хашгирдаггүй байлаа, нөхөр нь эхнэртэй ингэж хөхний цултал нь зодддгүй байлаа, орилж уйлуулдаггүй, нулимсыг үздэггүй байлаа. Яг тэгэхээр тэр нөгөө эртээр үеэс уламжилж авч явсан бичигдээгүй тэр хуулийг чинь авч явж байгаа учраас за баярлалаа. Тэр байсан тэр алдагдсан учраас ийм явдал болж байгаа болов уу гэж бодлоо. Түрүү 90 онд бас Токиод анх очсон тухай тэр чинь 90 оны 8-9 сар гэдэг чинь манайх бүтэн зах зээл мэл янз бүрийн харилцаанд ороогүйсэн шүү дээ. Эндээс шууд онгоцоор нисээд тэгээд Бээжинд буугаад Бээжингээс нэг 3 цаг нисээд тэгээд очино гэдэг чинь хав харанхуй гэрээс гинт гэрэл рүү гарахтай адилхан юм болж байгаа шүү дээ. Нисэн усны буудлаас хажуугаар явж байгаа машин тэрэг чинь одоо наад Саппорогийн чинь савшил гялгар салгаар ерөөсөө ингэж байж болдгийн багтаа ерөөсөө яаж зочдлуудтай хүрснээ мэдгүй тэгж л очиж байгаа шүү дээ. Нэг орой
зураглаачтайгаа хоёулаа Японд зөндөө л ажиллаа өнөө орой эдний сакег нууж үзьегээд. Тэгээ ажиллаа тарчаад нэг 10 цаг үе сакены нэг жижиг моглог руу орохгүй сайн битүү ингээл Японууд яз. Тэгээд үйлчлэгч нараад их шуугатай чинь саке гэдгсэн нөгөөт нь хоот саке гэдээ ойлгочихгүй. Нөгөө 2 литрийн сакега буцалгаа яваад ирсэн. Битээр уусан чинь Монгол арх шиг юм байсан. Тэрийн дүүслүүч эн чинь шал дими юм байна гэдэг. Тэгээд нэг мэдсэн нэг цагдаа хаалгаш сэрээрээ сэрээрээ гэж явдаг. Тэгсэн чинь 3 хүртэл унтчихжээ. Юм ярьж байгаад нэг зочдуудаа очиог байгаа шүү дээ. Эсрэг талын гудамжинд кинг унтсан нөгөө сакет гэж нөлөөлнө гэдэг юм битгэхгүй байхгүй. Тэгээд зочдуудлынхаа нэг юг үзүүлчих нэрийн хуудсыг өгч байгаа байхгүй. Ааха. Тэгээ энийг үзээ барилж бид байгаа. хоёрыг ингэ оруулаа. За нэг хэдүүлээ тусч. За нэг бай. За баярлалаа дулааха. За баярлалаа. За ингээд манай өнөөдрийн Кампай нэвтрүүлгийн хамтрагчаар Саппоро Шарарик. Чиний аав бол чамайг өөрөөс нь илүү гараасаа гэж хүсдэг. Цорын ганц хэрэгтэй хүн юм. Учир нь миний аав хөгшөрсөн хойноож над руу хаяа залгаж чамаар бахархаж байна шүү гэж хэлдэг байсан. Гэтэл үнийг хэлэхэд түүнийг өнгөрснөөс хойш надад нэг ч хүн чин сэтгэлээсээ чи сайн байгаа шүү. Чамаар бахархаж байна шүү гэж хэлээгүй л байна. Аав өөрөө хүүхд энэ 3 хүн яг одоо дунд нь одоо зөвлөгч өөрөө амьдарч байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ мэрэгжил гэдэг утгаараа мэрэгжлээ хүүхдэд өглөөлж өгнө гэдэг утгаараа энэ яриа бол надад маш сонирхолтой санагдсан. Намайг 8 төгсөжсэн бөлөө. Наадмаар энэ 12 жилээр тэр чинь бүгдээр л баярлдаг шин наадмаар. Тэгсэн хажуу айлаад найз нарынхаараа уран бүтээлээр жоохон халамцсан орж ирэхгүй. Тэгээд намайг гарыг гэдэг. Гараад дээр ардлынхаа уул руу ингээд дэш намайг ингээд авируул намайг аваад гарсан. Тэгээд ууланд гэсэн нэлээ халамцсан. За тэгээд намайг үхээд өгвөл миний хийж байгаа ажлыг хэн үргэлжлүүлэх вэ? Яах вэ гэдэг чи би бодлого яах вэ? Одоо чи тэгээд инженер болох юм уу? Эмч болох юм уу? Юу болох юм гэхээр чинь намайг ингээд хийжсэн ажлын минь ингээд аваад байвал яагаад тэгэхээр аав нь хүүдээ хүүн хүүдээ ингээд их юм бол энэ одоо миний ойлгосноор сүүл тийм одоо нэг династийн гэр бүлийн уламжлалыг гэж авч эмчийн хүүхэд эмч багшийн хүүхэд багш инженерийн хүүхэд инженер эн чинь нөгөө энэ гол мэрэгчлээ чинь хамаг нууц хамаг сайн сайхан олж нээсэн тэр бүх юмыг ингэж авч явдаг юм тэр нь ааваас хүүгээс ачаас хүүхэд нь ингэж гэр бүлийн юугаар авч явах нь илүү байдаг. Тэгээс сургуулийн танхимаар гэх юм бол яг гэр бүлээр ингэж тэр юу удамшиж авч явдаг шиг бас арай хүрдгүй юм шиг байгаа биш. Тэр гоц авиастанууд нь ингэж өөрийгөө бий болгоо явчихдаг баха. Гэр бүлийн бий болгосон тэр одоо нууцыг ч юм уу тэр эрдмийг үр хөвгтөн залгамж нэг тийм утгатай надад нэг үг хэлснээс хойш тэгээд тэр үед бид нарт байна шүү дээ те кино үйлдвэрийн хашаанд би манай гэр байсан бүх амьдрал одоо бага насаа бол хичээл сургууль тарангууд кино үйлдвэр дээр байсан найз нараар тийсэн сонголт байхгүй энэ орчинд байгаад байгаа учраас өөр юм харж чадахгүй шүү дээ би онгоцны зохион бүтээгч болъё гэхгүй хажууд л кино зураг аваад одоо манай хашааны урталд өглөө киноны тэр пулмотор эхэлж байгаа галж байгаас чи тэр хосол зургаар авж байгаа шүү дээ эсвэл төгсгөл киноны тэр юутай хэсгүүдийг сүхт хэрэгтэй хэсэг энэ ч авчих бид нар яг ингээл харж ирсэн шүү дээ яг ингээл тэг чи бүр мас фильм ирсэн ингээл Монгол кинолор том найр тэг чи өдөр болго ингээл хүүхдүүд чинь хараад тэднийг тараа явангууд тэр дот тоглодог байхгүй хүүхдүүд чинь дэм дот тэр кино зураг энэ төр гэж бодох юм багш тэр тоглохгүй л байгаа тэгтээ хашааны цэсэр харагдаж тийм орчинд өсөөчс надад эмч болох инженер болох улс төрч болох тийм сонголт байгаагүй анхаач гисэн баг тийм л байсан баг. Харвагаас л театр гэл мэдэн шүү дээ. Кино гэл мэдэн шүү дээ. Тэгээд гэрт харах хүн байхгүй бол аваал явна шүү дээ чинь тийм. Тэгээд одоо нэг натурт гарна гэхэл чинь
Тэгэхээр бид нэг тийм сонголтгүй өссөн учраас энэ мэрэгжил рүү орсаа. Тэгтээ давуу нь бол энийг үргэлжлүүлж авч явах боломжийг л одоо харсан болоо гэж бод. Та чинь хүүгээ энэ та өөрийнхөө мэрэгчлэр одоо аавынхаа ингээд үргэлжлүүлээд 3 үе гэж яв. Хүсэж байсан уу? Бэлдээ гэсэн далд хүсэл бодол бол байж байгаа. Гэхдээ гараа дэлгээ, туруугаараа ачлаад дуугаа өндөсгөө чи ийм болох хэрэгтэй гэсэн юм бол байхгүй. Угаасаа Батүлэг намайг яг би яг аавыгаа яа дагаж явжсэн. Тий, яг л багасаа Телевизийн яг бичлэгэнд цуглий баад. гаргасаад намайг харах хүн байхгүй юм уу? Эсвэл би сонирхуулъя гэдэг хүүхдэд сонирхуулъя гэдэг зур телевизийн их студ 600 студид орж үзсэн, кино зурганд хамт явжсан ингээд дагаад бас адилхан явчихсан. Энд чинь ингээл нэг тийм өссөн үсээгөө ингээд давтагдаад яваад байгаа юм шиг тий. Төөлөр нэг шин Батүлэг сонголт болцсон юм биш тийм ээ. Яг нөгөө багасаа л ерөөсөө тэгээд ерөөсөө би Тэгээд өвөн мэрэгчлийг дагуулаас үргэлжлүүлээд кино байсан. урлагийн дэд сургалт хөтлөөл авчид өгсөн гэдэг чинь харагдав. Яг уу зургийн ангид уг нь сурж байгаад би зураач болно гэсэн тийм бодолтой байдаг байсан боловч тэгээд яг дунд сургуулаа төгссөөд тэгээ яг одоо мэрэгжил сонгох дээрээ ингээд тэр яг цаг дээрээ тулаад ирсэн чинь яалтчгүй л одоо ингээд цаанаас одоо бурхны зурсан зураг гэдэг шиг одоо ингээд аавынхаа мэрэгжлийг өвлөөл одоо өнөөдөр бас ингээд урлагийн хүн болчихсон явж байгаа. Тэгээ энэ одоо ингээд эргээ бодоод үзгээр манай Батүлэг маань ч гэсэн яг өв дамжиж аавынхаа мэрэгжлийг өвлөөд одоо өнөөдөр бас баримтат киноны найруулагч продюсераар ажиллаж явж байгаа. Аав нар нэвтрүүлгийн бүтээгч лайв стрим Монголиа хинч хаанаас ч чанартай нэвтрүүлгийг бүтээлгэх боломжтой. Аав нар нэвтрүүлгийг Цуна Япон ресторанаас хүргэж байна. Жинхэнэ Япон амт чанартай үйлчилгээ тухтай орчин. Аав нар нэвтрүүлгийн хамтрагчаар Саппоро шар айраг. Нэвтрүүлгийн хамтрагчаар Хармо Хүжи Milk Farm. Аав нар нэвтрүүлгийн хамтрагч Аавын ном. Жишээ татжирүүлэх зүгээр өдөлд 1993 онд манай эхнэр над салаад өөр хүнтэй суугаад явсан. Тэгээд Батүлэг намуунаа хоёр ингээд байжсэн. Хоёулаа жоохон байсан. Би 7 хоногт 3 нэвтрүүлэг өгдөг гэсэн. 7 хоног болгон. Ярианы нэвтрүүлэг, монтажийн нэвтрүүлэг, тэгээд ток шоу хөтэлдэг. Тэг чи өдөр шин би өглөө цэцэрлэгт нөгөөд 5 цагт цэцэрлэгтээс нь аваад хоолыг хийж өгöd 6 цагт ажил дээрээ очиод одоо түүжрээ байхгүй шүү дээ. Ингээл. Тэгээд шөнө 1 цагт дээрээ жоохон унтаад ерөөс ийм циклтэй явжсан байхгүй. Тэгээ Батүлгийн би гинт одоо муудсан. Нилээн хэцүүгээр ингээд нилээн мэдгэтгэхээр ингээд нуруу мураагаад гэрээ сколиоз гэх юм уу. Нэг өдөр миний шүдний лом бунаад тэгээ би их насны төв дээр таньдаг эмч дээрээ очиод шүдээ ломдуулах гэсэн тэр эмч бол бас Батүлгийг мэднэ л дээ ийм асуудал үүссэн. Тэгээд энд Америкууд ирсэн байна эмчнэр хичээл орж байгаа. Чи нэг очиод уулзтаа. Бас юм яаж мэдхгүй гэхээр тий. За тэгээд шүдээ ломдуучаа гялс гүйччихэд тэгээд харсан чинь нэрээ 4 өнгөрсөн байсан. Тэрний лекц хичээл заажихын хүлээж хагаад уулзахгүй уулзаа тэгээд нэг орчуулагч хүмүүс манай хүү одоо ингээд 13 настай ингээд нурын муруугаад ийм хэцүү болж байна яа тэгсэн та хүүхдээ одоо аваад ирч чадах уу бид нар 4 хүртэл ажиллана энэ одоо ингээд тийчингүүд телевиз ардталд манай гэр нэгдүгээр бол би телевиз рүү ороод нэг сурвалжлагын машинууд аваад гялс орчгоо тэгээд авчираад үзүүл Америк эмчнэрт үзүүлчихгүй. Тэгтээ давхар тэнд би мэдээний сурвалжлагч Америкийн хүүхдийн төв эмнэлгийн эмчнэр эхнэлсэн төв дээр хичээл зааж гинэ гэдэг. Ингээд давхар хийж өгөөд тэр захирлууд нь хэлээ за энийх нь гэдгсэн нэг тийм болно шүү дээ. Тэгээд за бид нар үзлээ. Энэ хүүхдэд мессеж хэрэгтэй. Бид нар очиод танд захиа явуулна. Тэр хүрт хүлээгээрэй гэд. Тэгээ яваад гисэн. Тэгээд нэлээ удсоо бараг жил шиг болсон. Ингээд Америкч ингээ мордсон юм удлаа ирсэн байл гэсэн чинь нэг өдөр ирсэн. За Америкийн Лос Анжелес хотын хүүхдийн төв эмнэлэгт мессежлд оруулах эмчилгээний эмчтэй нэрэд бүх асуудлыг тохирлоо. Тэнд амьдрах зардал
хоол ундныхаа зардалтай ирээрээ визэнд орох бичгийг чинь эндээс эмнэлгийн захиргаанаас явуулаагаад пакет факсаар одоо тэр үе чинь ийм одоо юу энэ шиг байгаа ш. Факс үлээ ш. Фар хийсэн факс. Тэгээд дор нь хөдөлж байгаа байхгүй юу. Тэгээд Америк элчин дээр консул дээр орсон чинь тэнд одоогийн шиг юм том байр байгаагүй л дээ нэг жоохон боллонгийн өрөө байсан. Нэг ч хүн байхгүй. Өнөөдөр та орж ирсэн ганцхан монгол хүн байна гэдэг ч байгаа шүү. Тэр чинь 97 он хойд явдаг ч хүн байхгүй. Тэр чинь баг байхгүй. Тэгээд Батүлгийг авч очлоо шүү. Тэнд 6 сар амьдарч байгаа. Монголчууд байгааг одод 3 удаа мэсэлд орлоо. Сарын дараа явдаг болж эхэлж байгаа. Бид салхинд гардаг болж байгаа. Тэгээд хөвцсөн эмнэлэг нь Лос Анжелес хотын 3 дугаар гудамж. Одоо даунтаун. Тэрнээс хойшоо жаахан явахад нэг 40 минут орчим явахад Холливуд бульвар руу орж ирж байгаа. Одоо бидний мэддэг 5 уушуутай гудамж шүү дээ. Тэгэл салхин дарангаа ороо тэрүүгээр эсвэл хаг сайн бүтэн сайдар заавал тэрүүгээр явдаг гэсэн. Тэгэл нөгөө киноны хашаанд үзчихсэн амьдрал кино юм хүм чин тэнд бүх юм хаашаа чарсан бүх дунд нь орцсон явж байгаа. Ерөөсөө цай уугаад нэг хоол идээд нэг кафе юунд орсон ч гэсэн кино. Тэгээд дотор зүгээр бодож ирсэн. Ер нь бол өөрийнхөө мэрэгэл өөхөн мэрэгэл өөрчлөлөөд киноны хүн болох нь доо гэж би дотроо бодож явж л. Тэгэл тэр чин киноны холбогдолтой юм, ном, малгай, футбол, сэтгүүл, үзэг балт түмэн юм чи ингээд багаар өгөөл ингээд тэгээд энүүгээр дамжуулаад сүлд Батүлгийг болон ойд үгээд бас нэг хүүхэд байгаа. Тэрийг дараа нь авч бас мессеж оруулсан. Нийтээ 4 хүүхэд мессеж тийш нь бас явуулсан шүү. Зуучилж ингэж яаж байгаад тэгээд тэр хүүхдүүдийг амьдралын чанар одоо дэшилж өөрийгөө авч яваад амьдрах чадвартай болж байгаа. Тийм байна. Тэр л гол зорилго. Тэрнээс мөрөөсөн, дахисан, дутуу байсан энэ төр эмчлэг бол 2 дугаар асуудал. Энийг эмчлээд амьдрах чанараа чанаржуулж чадсан бол тэгээд болчихж байгаа гэсэн утгатай байсан. Тэгээд ирээл 10 дугаар анги төгссөн. Тэгэнгүүт нь аавд хэлсэн энийг тэгээд өвөө нь кино урлагийн дээд сургуульд хөтлж яваачаад бүртгүүлээд оруулсан. Тэгээд Америкийн эмч нарын энэ ач тусыг яаж хариулах вэ? Яаж хариулах вэ гэдэг нэг юм үр надаа үлдсэн. Тэгээд Ванчик гэж надтай хамт явсан манай хуурай ах бид нар тэр хэлсэн. Тэгээд Монголын тахир дутуу хүүхдүүд, өвчин зовлонтой хүүхдүүд, өндөр наснуудыг одоо Америкийн тусламжаар эмчлэх, хичээл заах, халамжлах, дасгал хөдөлгөөн хийх ийм юмд хамруулъя гэдгийг тэнд танилцсан, эмнэлэг дээр танилцсан, эмнэлгээс гадуур танилцсан, биднэрт зурчилж ирсэн танилцсан хүмүүстэйгээ холбоо тогтоогоод тэрийг нааш нь оруулж ирэхээр ярьсан. Тэхийн тулд нөгөө тул чинь хэлж байгаа. Та тийм хүүхдүүдээс судлааг нарийн гаргаад ир гэсэн. Тэгэхээр Ванчикой тэр жил хагас айлын хаалга нүдж явсан. Би бараг ажиллаа хийхгүй. Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ямар айлд байна гэдгийг хорооны нийгмийн ажилтнаас бүтгэл дээрээс нь авчдаг. Тэгээ өөрсдөө хэмжилт хийгээл яваад байна. Тэгээ тэр хэмжилтийн дагуу тэд нар тэрэгэнцэр таяг бүх юмыг бэлтгэх хэрэгтэй байхгүй. Жил хагасын дотор бараг 2 чумдаа юу бэлдсэн баг. Айлын хаалга тогшоол яваад байгаа. Материал өөрсдөө байгаа. Тэгэхээр тэр үед надад нэг өөрчлөлт гарсан. Хүн цалингаа хувцас, хоол, байрны мөнгө, бусад зүйл засварлахаас илүү өөр ийм ажил сайн дураараа өгнөхөд эхлээд гар бол их дургуухан явж байгаа шүү дээ тий. Надад хүн бодсон шүү дээ энэ над ямар ч ашиггүй юм даа гэж. Гэтэл аажмдаа тэхээс өрөөр болж байна. Өдөр хоол идэн тэр айлд хүүхдэд нэг юм чихэр жимс авч очирчин. Тэгээд энэ шуудангаар нөгөө нэг энийг явуулах, мэдээ материал бэлдэх хүчнээ юм болж байгаа юм чи хүн шивүүлэх мөвлөхгээд тэр үеэс эхэлж мөнгийг одоо хүний тусын тулд юм уу нийгэмд хувьяас сайн дураараа зарцуулах өөрийнхөө тэр харамлах барьерыг давж сурсан. Хүн тэрнээсээ гарч чаддгүй юм бэл. Тийм учраас монголчууд гарч чадахгүй учраас бие биендээ тусалж чаддгүй, бага өгдөг, их авахыг хүсдэг болов гэж би ойлгосон. Ингээд хүн тустай юм хийж явж хат тэрийгээ давчдаг юм байлаа гэсэн. Би бол тэрийгээ даваагүй байх гэж бодож байна. Тэ хааны газар шуналж юм уу жижигхэн юм нууц байгаал байх. Гэхдээ хурдан давах юмсан, олон хүмүүстэй уулзах юмсан, олон хүмүүст тус өргөх юмсан. Одоо энэ ярьж байгаа сэдвч гэсэн
олон хүнд одоо нэгтгэлийн тус гэсэн үг шүү дээ. Хүнд туслах гэдэг чинь энэ одоо энэ нэг саарл бараан орчлон биш үү? Монгол тэр тусмаа энэ дотор хүнд туслан сайхан сэтгэл гаргана гэж ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ гэдэг яриа гарсан гэж бодож байна. Манайхан чинь ингээд дагуулаад ингээд нийгмийн ажилтан эмчнэр ингээд дагуулаад хүмүүсийн ингээд харавж жагаад ороод ингээд цомцоогоо суучих юм билээ цайг нуугаад за би энэ яаж вэ нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал нь яаж вэ гэдэг ингээд за ямар ч байсан яана гэдэг ингээд яастай тэд нар бол ерөөсө ханцуугаа шамлал алуу дэвсгэр нь орсон байна уу алийн дулаацсан байна уу энэ яасан байна усаалаагаад угаан цэвэрлэн ингээд гар шамлал орд юм байна л тэрийг яастай үнэхээр ялгаатай байна да л манайх чи энийг ийм хэцүү хөвгтэй айл байдаг юм уу энэ жоохон бүтлгүй хөвдөлтэй аав байсан юм уу ээж ус тэгээд нэг гайд ирсэн байхаа одоо тий гэсэн маягтай дандаа нэг монгол хүнийг тийм дандаа тийм нэг цээрэлсэн тийм ч учраас гадуураа хүн оруулахгүй уяа татдаг тэр энэ төр байсан тэр бол одоо таягдчих хаях зүйл гэдэг байна тийм шүү дээ дандаа нэг тиймэрхүү нэг тийм Баян онгор амигт явж байгаад нэг сумд очиод залуу холсууд сургууль төгсөөд тэнд очиж л дээ тэгсэн хоёр хүүхэд цаачлалтаа гараад нэг нь насварсан. Тэг бүр айгүй хэцүү болж байгаа юм чи тэр. Тэгээд тэр цаачлалтаа хүүхдээр нь очихоор гэсэн чинь тэр хоёрын хамгийн хүнд цохилт нь юу байсан бэ гэхээр хүмүүс хэлдэг байсан дээ. Энэ хоёр чинь хуулийн сургууль төгсөөд хоёул прокурор нэг нь шүүгчээр өтсөн учраас хүний муу их үтсэн. Тийм учраас ингээд ёр нь халдчихж байгаа гэсэн яриа тархацсан гэдгийг сонссон. Монголчууд тийм ам яриа тэгж хүнийг унгаадаг. Гэтэл яг тийм ч юм уугүй ч юм одоо хэцүү шүү дээ хэцүү. Хүнийг танихгүй байж уулзаж үтсэн юм шиг ярьдаг ийм орчин болж байлаа тий. Надад ойлгуулна гэдэг чинь өөрчлөлт гарч. Тэгээд бид нэр Швейцар, Франц, Америкийн 11 жил ингэж 21 аймгаар 3 тойрсон 200 сумаар. Тэгэл Улаанбаатараас гарлаа тэгэл ингээл Бургондоо суугаад нэг Бургонтой тэгж явсан байхгүй. Сайн дуран 2 Америк сайн дур байж. Нэг 120 мянга орчим хүнтэй уулзсан тэр дутуу хүмүүс туссан гэсэн тиймэрхүү тоо гарсан шүү дээ. Тэгээд яваал. Тэгээд тэр төсөл маань тэгээд дууссан л да 11 жилийн дараа. Зулаах маань өөрөө маш их завгүй хүн тийм ээ. Одоо ингээд баримтат киноныхаа одоо ажлыг хийн дээрэн зохиолоо бодно ч гэдэм үү. Оюун санааны хувьд ч гэсэн тэгэл одоо өөрөө сайн үеийн аян ч гэдэм үү. Маш олон зүйлд ингээд тархитлахын ажиллаж дээрээс нь өөрөө маш их завгүй ингэж бас явдаг хүний хувьд ажил дээрээч аав гэртээ орж ирээд ч аав гэдэг яг энэ мөн чанараа алдахгүй байгаа гэдэг нь бол айгүй гайхалтай мундаг санагдсан. Ер нь бол хүн ба штэ гэр бүлтэй болоод ирэнгүүт хүр хүүхдээ болоод ирэнгүүт улам завгүй л болдгийг. Завгүй нөгөө өмнө хийж исэн ажил бол хэвээрэл байгаа штэ. Гэхдээ тэр ажлаа илүү хийвэл илүү одоо шагнал авна, илүү цалин авч магадгүй гэсүүгээр ажлын ачаал гэр орноо тийж хүүхдэд жижигхэн тул илүү орлого олох ямар боломж вэ гэж харж эхэллээ штэ тий. Энэ бас нэг өөрчлөлт штэ. Тэгэхээр одоо төө хэмжээний өргөнтэй замаар би ингэж явж исэн бол гэр бүлтэй бол гүр хүүхдэд бол нэг чинь 2 төө хэмжээний зай гаргах хэрэгтэй болно. Тэгэнгүүт тэнд 10 ажил байсан мөрөнд 20 ажил бол энийг багтаахтаа өөрөө өвдөхгүй өөрөө зовхгүй өөрөө түүртэхгүй амжуулахын тулд илүү хурдан хөдөлж илүү хурдан сэтгэж бүтээлч вэжж явах хэрэгтэй юм гэдэг л өөрчлөгдөж энэ олон жил явсан байна. Тэгэхээр энд хэн хожих уу гэхээр ингэж явсан хүн өөрөө хожих боловч хэн хожигдох уу хүн магадгүй эрүүл мэндээрээ хожигдож болох уу эсвэл тарих уургаараа ядарч болох уу гэдэг энийг бол мэдэрч явсан. Бүр хохирчж явсан. Ийм л юм ба. Тэрнээс айхтар одоо өөрчлөгдөд алтан цээжтэй мөнгөн бүхстэй болсон юм бол байхгүй. Хэвээрэл байгаа. Тойлонд харуулж яхан оврдсан болж өөрчлөгдсөн байж магадгүй. Цаг үеэ дагаж хувцс маань өөрчлөгдсөн байж магадгүй. Ярээ маань өөрчлөгдсөн байгаа боловч мөн чанар бол нэг өөрчлөгдөг байх. Гоё бас хүн бодог яг үргэлж нөгөө нэг санаанд байдгүй бас нэг гоё үнцэг гарч ирж шүү тийм ээ. Золооход жишээ нь та аавынхаа мэрэгжлийг өглөөд авсан байна. Жишээлбэл зан чанар гэж юм. Мэргэжлийг өвж болдго юм байлээ. Нэг гашууд авьяасыг өвж чаддаг юм уу болдгүй юм шиг надад. Би яд жишээлбэл
уран сайхны кино зохиодыг яг аавын зохиол шиг бичих чадахгүй юм шиг да. Зөв баримтат киног нь бол хийж болоод байна. Яг уран сайхны киног нэг зохиолч хүн шиг хийхлээр яг тийм авиасыг бол өвүүлж болдгоо. Зүгээр зарчим, харах өнцөг, барьж авсан сэдв яаж үзүүлэх үү гэдгийг ухаарсан ойлгосон юм биш үү? Тэгээс авиас өвлөнч гэж байхгүй хаа. Зол жаргалын аав нь бас л нэг тийм их яриасан хүн байгаа ах, ийм айгуу тийм улс суурьтай, тийм шинжлэх ухааны юм голдуу ярьсан тийм хүн болов уу гэж төсөөлж байна. Манай аав чинь дандаа л их тийм инээж явдаг. Тэгээд их дугаал хүн байсан. Инээгээл яд. Би бол эрэгтэй хүүхэд бол ээжигэд өрөөдөг байхгүй. Эмэгтэй охтууд чинь аавыгаа өрөөдөг. Манай охин бол намайг илүү дуурайсан байвал би өөр дээр жишгэд бол би ээжигээ илүү дуурайсан бай та. Яг тийм л юм байл л тэгээс. Манай ээж бол нэлээ юмд ингээд оролцоотой юм байдаг л бол тийм биш ингээд тэг ажил нь өөрөө бас монтажчин, кино монтажчин байсан. Тэгээ бүх юм хугацаатай амжуулах гэж л хийн штэ. Тэр үед чинь ерөөсө өдөр шөнөгүй суугаад амжуулах тийм хурдан юмыг түргэн тэгээд их нэг сайн чанар над байсан. Юмыг аль болохоор зөв чанартай хийх юмсан гэж боддог. Одоо шинэ та дунтах нь болж таарлаа шүү дээ. Үргэлжлээд та хүүгээ харахад ойролцоо зан ааш харагдав. Одоо өвчнөө өрсөн эр хүний ч одоо тэгж ингэж заана гэж би энэ төрүүлчлээ. Ухаан санаа бүрдсэн бол нөлөөлөл нь бол өөрөө авхаа аваад хаяхаа аваад явж байгаа байх л да. Тэгээ таны харсан өнцгөр харахад надад тустай юм байна да. Энэ дээр ээжээсээ илүү авсан юм ч гэж магадгүй шүү дээ. Тийм байх тий. Гэхдээ яг хуу намайг харж өсөж байгаа болохоор энэ хожим надаас хойш илүү зарчимнуулаад явах байх л да. Аавынх нь хэлсэн үгнүүдээс яг тухайн үедээ биш. Яг дараа нь ингээд бодоход яг энийг л аав маань надад захиж хэлж тэр үе хүмүүс шүү дээ тий. Хаяа амнасаа гунгана тий. За нaan чинь тийм хөдөлж ядад гарч өтгөө шиг гэж хэлж байгаа нь шүү дээ. Хийвд хийсэн шиг хэрэл гэсэн үг л дээ тий. За маргааш нөгөө төр нэг тийм санжигнаа унчих юм бол хийчүүдээ надад аль электрон гараа хөдгöt нэг сайн хийсэн шиг ийгээ дуусчаар л гэж байна. Дуусчаал гэ тэрийг би айгүй ерөнхийдөө ойлгоод юм. Нэг юм барьж авсан бол ноцолдсон шиг ноцолдож дуусгал гэсэн юм байсан болов гэж бод. Бас нэг одоо хүртлөөж өгдөг нь ном уншижээ гэж бас хэлдэг л байсан. Тэгтээ ихсэн нэг хэрэггүй муу ном бити уншижээ. Бити унш. Бас тэр ялгаатай. Сайн номыг л унш. Сайн номыг л унш гэж яг хэлж ирсэн шүү. Хэрэггүй муу ном байдгийг чи яаж ялгах юм бэ гэхээр нэг хуудас өгөхөд унших чинь аянда чамайг хөтлөө аваа явчихвал энэ чиний анхаар сонирхлыг татсан сайн ном гэж бод. Нэг уншичаад 3 хоногийн дараа дахиад үргэлжлүүл ингээд хайцсан бол тэр ном тэгээ хайчих гэх бараг шул тийм юм хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний цаатад сайн имийг хүрт. Тэгвэл хүн болоход чинь сайнаар нөлөөлнө гэсэн үг байх л гэж бод. Нэг талаараа аавынхаа нэрийг ингээд гаргаад ингээд явж яхах нь бахархалтай. Нэг талаараа бас маш том хариуцлага мэдээж байгаа бах. Та тэр тал дээр 95 2000 оноос л энэ тухай ингэж бодох, энэ тухай ярьдаг болсон болохоос ш өмнө нь бол аав хүү нэг айл тэр нь бид нар чинь жоохон байсан учраас сайн ухамсарлахгүй шин кино гэдэг чи ийм юм байна юм бас л нэг ажил байгаа шүү дээ. Тэ нэг жолоочтой ч адилхан багштай ч адилхан одоо зураачтай ч адилхан ажиллаа л хийж байгаа. Ажил нь ийм юм байна л гэж аажимдаа томроод ирэнгүүт ойлгож хэлж байгаа. Ийм ажлыг манай аав хийж биднийг одоо тижээж ингэж явж ирсэн юм байна гэдэг. Намайг ухаад бичсэн зохиолоор нь кинонууд нь гарч л байсан. Бус кинонуудтай адилхан аав хийсэн ажил гарч байгаа гэдэг чинь нэг айхтар ярихгүй шүү дээ. Явандаа ингээд чэ гом жигжид сүрэн хин цэцэг балч тэнтэйгээр нэр гарч ирээд кино гараад ирэнгүүт сургуульд ороо төгсөх жилээ дээд сургуульд ороод энэ тэр киног бол арай би даасан би хүний ухамсараар оюунаар ямар амьдрал юу үзүүлж яах гэдэг чи илүү хүн ойлгож эхлэв шүү дээ тийм байсан юм болов уу гэд. Тэгээд тэр нь он удаан жил хүмүүсийн дунд нэр хүндтэй хүмүүсийн зүрх сэтгэлд үлдсэн яваад байгаа юм бол үнэхээр одоо цаг үеийн одоо шалгуурыг даваад яваад байгаа учраас сайн бүтээлүүд байсан байна. Сайн юм гаргаж ирсэн байна. Гингүүд бахархах
сэтгэл төрн шүү дээ. Тэр бахархал бол хүн бүд янз бүрээр байдаг бахал да. Би бол хадан дээр юм уу хашаан дээр гараад би тэрний хүү гэж хашаарах бол тийм юм бол байхгүй байгаа ч Уусаа үгүй. насан туршдаа тэр овг гэдэг Зүгээр хүний нэрний урд бичигдэн дуудагддаг. зүгээр хүний нэг аав юм уу ээж нь хин нэгний муу хэлэхэд бол хүн дургүй байдаг шүү дээ байгаад угаасаа тий. Тийм юм байхгүй сонсохгүй яваад байна гэдэг чинь бас нэг одоогийн хэлээр бонус өгч шүү дээ. Бат үлэг бид хоёр бүр багын найзууд бие биенийхээ гэрээр орж гардаг. Тэгээ тийм хүмүүс байсан. Тэгээ нэг удаа харин гомбоо маань надад нэг зураг зурж өгөөч гэдэг хэлжсэн. Тэгээд би гомбоод нэг арслан зурж өгч ирсэн. Яг ингээд сартаа шүн ингээд хөвтөж байгаа нэг тийм арслан зурж өгч. Арслан айгуу дуртай тийм хүн байсан. Тэгээд их баярлаа. Тэгээд гэртээ хөлгөө тэгээ айгуу их сэтгэл хангалуун ингээд бас тэр зургийг авч байгаа тухайн үеийн тэр үйл явдал надад айгүй тийм тодхон санагдаж байна. Чиний аав бол чамайг өөрөөс нь илүү гараасаа гэж хүсдэг. Цорын ганц хэрэгтэй хүн юм. Учир нь миний аав хөгшөрсөн хойноож над руу хаяа залгаж чамаар бахархаж байна шүү гэж хэлдэг байсан. Гэтэл үнийг хэлэхэд түүнийг өнгөрснөөс хойш надад нэг ч хүн чин сэтгэлээсээ чи сайн байгаа шүү. Чамаар бахархаж байна шүү гэж хэлээгүй л байна. Залуучууд нэг тэгдэг штэ. За би аав болох болоогүй ч гэдэг юм уу. Би өвөө болох болоогүй гэсэн нэг тийм хандлагатай залуучууд байдаг штэ тий. Тэгэхээр тийм залуучууд гэх юм уу таны зүгээс та хэлэх тийм залуучууд хандаж хэлэх ямар үг байна залаахаа. Бол эрэгтэй хүүхэд бол аль болохоор ойр байж дагуулж явах л хэрэгтэй гэж боддог шүү дээ. Зүгээр дугуйгаа хэллээ ч гэсэн машинаа угаалаач гэсэн хүүтэйгээ хамт гараад эли чиний хувийн өдөр альчаар ав тэгээ автагаа хамт угаалцъя тэрийн гэдэг ч юм уу тийм. Ерөөс бүх юм л ингээд болж боломжоор л ойрхон байгаад бага өглөөд их юм хийлгэж сурвал тэр хүүхэд алсад нь их хөрөнгө оруулалт хийлээ гэж ойлгож байна. Ясаж үнтэй тоглоом авч яваад гоё хоол авч өгөө тэр бол чи тухайн цагт л өөрөө жаргаж байгаа болохоос хүүхэд зовж байгаа ч юм бол яаж мэдэх юм бэ? Тэр хүүхдэд үлдээх сэтгэлд нь үлдээх сургамж юм уу юу ч байхгүй байгаа. Хүүхэд тэрийг зүгээр хүн архинд ороод архи нэгтгэх шиг хүүхэд бас үнгүй зүгээр байжгаад үнтэй юм ахуулдаг тийм донтой олчвол том болоод бас тийм болж та одоо дээр чин тийм хүн зөндөө сандалчид тулгая гэдэг байгаа шүү дээ. Нөгөө нэг зарчим нь бас оптималч бас юм болгоныг авч өгөх бодолтой байдаг. Гэхдээ үнтэй юм биш. Хүн тэрний дутагдлалд ороод тэр нь байхгүй болоод ийм юмтай болох юмсан гэж ингэж бодож яваад их юм бол яваанда тэр чинь ямар аргаар авах уу гэдгийг олж чадахгүй бол баг хулгайч болчихгүй гэж хэмээдэг. Тэрс хүн нэг юмар дутахгүй тэгээд энэ манад байж л над байж л гэдэг юм шиг гэд хараад явах. Тийм юутай өсвөлг зүгээр болов гэж боддог. Нөгөө нэг хар багс нэвтрхийн өсгөө үлэнтэй болгочихлоо бас та. За би бол өөрөө болохоор зэрэг байстал нэг өхнийхөө бүр авъя гэсэн болгоныг аваад өгчих юмсан гэчлийг боддог хүн л дээ. Нэг талаараа энэ бас бэлэнчлэх гэх юм одоо яг энэ тал руугаа бас нэг ороод жоохон буруу хүмүүжил тал руугаа орчих магадлалтай л байх гэж бодож байна. Гэхдээ яалтч юу чаддгүй маа. Тэ ер нь л тэгэл охиныхоо өмнө буугаал өгчдөг юм. Одоо өнөө цагийн аав болж байгаа залуучуудад маань одоо яг өнөөгийн нийгэмд аз жаргалтай тал нь юу юм бэ? Эсвэл бэрхшээлтэй тал нь юу юм бол? Хүүтэй сайн нөлөөлөө, хүүгээ сайн, охиноо сайн хүмүүс болгыг бол сайн гэр бүлийг л бий болгож чадах. Эхнэрээ хүндэл, эхнэр нь нөхрөө хүндэлсэн, бие биетэйгээ найрсаг сайхан. Тийм хүүхдийн нүдэнд тэгж харагдаж байж тэр хүүхдийн хүмүүжил зүү явна. Тэгж харагдахгүйгээр амьдрах юм бол тэр хүүхдийн амьдрал эвдэрч эхлэх зам тавигдчихээн л гэсэн. Одоо нөгөөгийн залуучууд хүүхдүүд харлаагаа гэсэн үг шүү дээ тий. Хүн муулахаа дэрэгдэн хүн битээ муулжээ. Бод тэрийг.
Эхнэртэйгээ битгий хэрэлдэг. Улаан цаа муухай үгээр битгий хэрэлдэх хүм муулах юм бол хүүхдүүд хажууд биш шүү гэсэн л нэг л юм байх хэрэгтэй. Тэр чинь цэв цэвэрхэн юу ч суулгаагүй програм суулгаагүй компьютер хийж байгаа шүү дээ. Цав цагаан цаас гэдэг шиг тий. Тий. Тэгэл ингэх юм бол тэгэл компьютер юм уу юу ч нэ өөрөө өсгөөл үржүүлэл тэр чинь бүр ийм болгоо хичүүл яана тий. Тэгэхээр яг одоо биднээс гэр бүл дотроо нөгөө хэрүүл ч юм уу, ширэн үг ч юм уу. Маш бодох хэрэгтэй асуудал те ер нь те. Муухай үг тэднийг одоо хараал өсөж байгаа юм чи. Одоо манай хүмүүс чинь 2-той, 6-тай, одоо манай 14-тэй. Одоо энэ баг хоёрын хажууд ер нь бол нэг хэрэлдэхгүй ч юм уу манаас нэг хэрүүл гараад байна. Ер нь байн өдөрт нэг 20-30 удаа өмсөл зээлэх шиг байна шүү байна. 20-30. Дээр үед намхад цэрэнгааны тухай нэг ном уншиж ирсэн дуртгал. Би хүүтэй сайн найз хамт ажилладаг байсан. Тэгээд 100 намхад цэрэнгаа хүүхдүүдэд хой мотор их дагуулж яваад тэгээд шоргоолчны үүр, хэрвэхээ, цэцэг, унсан мод энэ бүгдийг нэг тайлбарж өгдөг байсан. Бид бас тэгэл боддог. Тэг хэрэгтэй байна. Тэг завгарах юм байна даа л гэж боддог. Үнэхээр яг тэгдэг байсан. Одоо энэ шоргоолж яагаад ийм олуулаа байгаа, яах гэж ийм олуулаа байгаа, яагаад ийм овор байгаа юм гэдэг чинь бүр залхуурахгүй яагаад гэдэг үг байгаа бол залхуурахгүй тайлбарлаж өгч чаддаг болвол шүдээ зууж гисэн тайлбарлаж өгч чадвал цаад хүнд хэлсэн үг чинь яаж очиж гин вэ? Тайлбарлах хэмжээний бас мэдлэгтэй байна гэдэг чинь хүндлэх хэмжээний аавтай байна. Золиох та өөрөө энийг аюу сайн одоо биднес ингэ бодоод аюу сайн амжуулж ирсэн байна. Ганцаараа тий ажиллаа тэр чигээр нь амжуулаад нэгэндээ хүүхдүүдээ ингээд өсгөөд явна. Бас намайг ингэж сургасан юм бол миний ажил гэж юу боддог. Жишээлбэл 7 хоногт үндэсний телевиз 7 хоногт 3 нэвтрүүлэгт тэр нь сүлжээнд тусгагдсан. 7 хоног болгоны дараа ингээд сүлжээ гэдэг чинь давтагдана гэсэн үг шүү дээ. Ингээд явахсан. Энийг эфир таслахгүйгээр нэвтрүүлгээ хоцрохгүйгээр өгөх юм журмтай ажиллана шүү дээ. Энд ингээд тооцоолж эхэлнэ шүү дээ. За би гэрээс гарлаа телевиз хүрэх замд ойрхон чилээгсэн 500 м энэ хооронд дараагийн 7 хоногт би чих зохиолоо бодно. Энэ хугацаа байхгүй. Ажил дээр очиж өмнө чи хооронд нь бодож чадахгүй. Би ингээ явгыг явдаг гэсэн тэр хоорондыг зохиолоо бүгдийг бодоод бүр авах хүмүүсээ ярилцах хүмүүсээ хийх сэдвээ бодоод яаж монтажлах уу бодоод зөвхөн цаасан дээр буулгах л хэмжээнд бараг хаалга татдаг. Тэгээс сурсан замдаа өөрөөсөө ажил нь тагын дотор хийгдээд явах нь шүү дээ. Замдаа л боддог. Тэгж цагаа ашиглаж явахгүй. Тэгэхгүй бол амжихгүй шүү дээ. Та тэгэхээр энэ мэрэгжил маш дуртай байх нь. Дуртай ч биш. Цаанаасаа амьдрал цалин авах хэрэгтэй. Ажлаа амжуулах хэрэгтэй. Хоёрдугаарт аав, ээж, гэр, ах, найзууд бүх харсан амьдрал юм байсан. Сайхан уран бүтээл, цай уран бүтээл гэдэг ямар байх вэ? Хүмүүнийг яаж барилуулдаг гэдэг чинь мэдсэн ойлгоцсон учраас тэр хэмжээний хүнд өгөх юмсан гэж хүн бодож ш. Би халдварлалт надад ингээд нэг удаа кино авахаар кино үйлдвэрлэлээр ч шинэ киноноос нэвтрүүлэгт оруулах нь 3 бүлэг аваа явж хагаад надтай хамт дорч холбоо автобусанд хамт явсан байхгүй. Тэг чин өнгөрөхөөхөө өмнөх нь л дээ. Одоо тунгалаг тамирын найруулагт дорч холбоо ш дараагийн дор. Тэгэл за золоо чи чамайг багаас ч мэднэ аав ч мэднэ. Зүгээр одоо чи ингээд сургууль соёл төгсөөд ажиллаж чинь ер нь өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн уран бүтээлтэй болж л хүн уран бүтээлч болвол гэсэн шүү. Тэгээд чамайг дэмждэг бодлыг чинь ойлгодог хүнтэйгээ хамт сайн уран бүтээлийг хийдэг шүү. Тэгж гардаг юм байлээ. Хэрэлдээ тэлцээ явах юм бол ойлголцохгүй хүнтэй бол эвтэйх ингээд өөрөө мэдрээд явж байгаа гэсэн нэг тиймэрхүү юм ярьж ирсэн юм аа. Тэгээд золиох маань одоо ингээд ажиллаж одоо ингээд явж байхдаа мэдээж ядарна, шантрах зүйл гарч ил таараа. Та хүчээ юунаас авдаг гэсэн бэ? Яаж өөрийгөө цэнгэлдэг? Гэхдээ яг аптекээс авдаг шиг тийч юм байхгүй. Зүгээр би ч бас шараадны мэдрэлийн имлэгт 2 удаа хавтчихилээ ядаргаанд ороод нойргүй болж эхэлдэг шүү дээ. Ядаргаад нойрны имчилгээ дараа нь цус харваад сар шавуу хөвтчихилээ, хэлд орж илээ, хөлд орж илээ. Бас ядаргаа юм хүмүүс байсан байх гэхдээ хүн болвол ямар ч бэрхшээл зуулан даадаг амтан байлаа. Даадаг нохоо билэг да. Жаргалыг бол даадаг хүн байлээ гэдэг ард түмний хүч үнэн шүү. Зог тусмаа хүн өстэй ингээл тийм шанграал байдаг тийм. Үнэхээр шанграал болол байдаг. Та гэртээ сингл ганцаархнаа ингээл
хөгтөө өсгөн ажил дээрээ та телевизэд маш үнцэнтэй хүн байгаад байдаг. Хөвшмөл ойлголтын тийм миний амьдралын ирэтэн байгаагүй. Хай нэг пив Яагаад ч байхгүй. ч юм уу Байхгүй. суучдаг юм. Байхгүй. Өглөө би хэдэн цагт ажилдаа очсон. Бис яг тэгэхээр намайг ганц хүн хүлээгээгүй. Би дор хаяж 8 хүн хүлээж бас зураглаач, дууны найруулагч, ассистент, жолооч тийм үү? Уулзах хүн гээд энэ олон хүн намайг хүлээж байгаа учраас энэ бүгдийг би зохицуулах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би хоцорч ирвэл энэ хүмүүс надаас болж хохирно. Эсвэл намайг хараагаас сууж байгаа гэдэг юм гэж байна. Тийм учраас төрүүлж очиод тэгээд телевизийн ажилтан, уран бүтээлийн ажилтан бол ганц өөрөө индивидуумаар явдаг. Дор хаяж 5 хүнтэй ажиллаж байгаа. Зураглаач, найруулагч, гэрэлтүүлэгч, редактор. Хүн болгоны аранчин, хүн болгоны хөөр. Энэ бүгдийг зохицуулж АИВ-ийн олоод үр дүн юу хэрэгтэй бол бүтээгдэхүүн л хэрэгтэй болгоос ш. Энэ хоёрыг сайн энэ хүнд бууж өгөөд энэ хүнийг магтаад тэрний үр дүн биш үү? Зүгээр эвсээд энэ ажлын ард гарцсан байгаа л надад хэрэгтэй. Би дандаа би энээс болж би бас зөндөө болно хүмүүс хүнд үгхэлж чадахгүй тэгэл бөөрөнкийлэл хогийн амт ингээл зарим хүн дандаа л тэгдэг. Надад бол тэгхэн биш хүн болгоныг энэ ажлыг хийгээд дуусгах тэр имийг л би барьж байгаа хгүй тий. Надад хичнээн дургу байсан ч гэсэн би тэрэнд бууж өгөн наргадна. Тэ өөрөөгөө тэрнээс тор үзэн тий янз бүрийн аргаар яж байгаа үр дүн юу гэхээр энэ нэвтрүүлэг сайн болсон байх хэвээр. Хоёрдугаар гарсан байх хэвээр. Золоохот нэг гоё имиж байдаг тий. Бараг золоохыг сарвчгүй малгаагүй явж байвал хүн барыг танихгүй байна. Тий. Яг нэг хаанч явсан нэг гоё ингээл нэг гантцсан тий. Сарвчтай малгай тавьчихсан гэж явж байдаг тий. Айгуу гоё. Тэгээд Та нарт бол ингээд танахад бол шүү дээ тий. Энэ бол одоо юундаа болдог вэ гэж хүмүүс боддог болгоо. Бидний яг та нар шиг байх насан дээр энэ кофе ч байгаагүй, джинс ч байгаагүй, малгайч байгаагүй, пив ингэч байгаагүй, япон хоолч байгаагүй, энч байгаагүй, юу ч байгаагүй. 3 дахь ертөнцөөс юм өөр газараас орж ирсэн бүхэн сонин содон байна гэдэг чинь залуу хүн бол тэрлүүл татагдсан шүү дээ. Жишээл би сарвчтай малгай юм уу эсвэл бейсболын малгай айгүй сайхан санагдаа. Тэгээд дараа нь тэрийг би зуны халуунд ингээд говьд таалд зурганд явж байхад би дисплейгээ харах хэрэгтэй юм байна гэхэд бол би ингээл юуг хардаг бас нар тусч Монголын нарыг дээрээс тусч байгаа шүү дээ. Та нар анзаарсан бол Монголын нар зуны 7 сард X дээрээс тусдаг. Тэгээд дэлгэцээ харж болдог. Тэгэхээр дандаа бид нар ингэж яадаг гэсэн. Эхлээл бид нар чи ингээл цамцсан ингэж ингэдэг байсан шүү дээ. Энэ бейсболын малгайтай ингэж байх юм бол төсөө харж. Яг л Ажлын юугаар тэтэл ажиллаж байгаа. Дараа нь тэгээд фэшн байх юм байна. хөтлөгч болоод гараад ирэхэд хүмүүсээс ялгарх хэрэгтэй болно шүү дээ. Бас нэрийг мэдэхгүй. Хоёр шин юм байдаг байх. Нэгдүгээр та түр байсан шүү дээ. Тэнийг дуугаар чинь гэлээ. Тэр бол өгдөл байсан юм те. Би ингэж явж байхад чинь бас нэг тийм имиж мейкер, имиж бүрдүүлэх гэдэг юм байдаг шүү дээ. Амхандаа тийм юм хийж байгаа шүү дээ. 94 онд имижийн тухай ярьж эхлэх гэдэг чинь бас тэгээд бас янз бүрийн тусцал байгаа шүү дээ. Энд бас имиж болж болох юм байна гэх тийм. гоё болгоо өмсчихжээ өнөөдөр бол. Ер нь Энэ Батүлэг сая кино фестивальд яваад Финляндд оролцоо. Тэгээ надад ийм Финляндия гэсэн малгай авчирч гисэн. Умардын орны киноны наадамд явсан байхгүй тэгээ. Тэгээс би бол ус байхаа үстэй. Байна. Таны үсээ нуучаад байгаа юм болов гэсэн чи бас байна байна тийм. Гүр байхаргүй ингэ шүү дээ тий. за ингээд золоохын энэ аавын номны сонгосон асуултыг та бүхэндээ уншиж өгье. Өсвөр насндаа хийж байсан бүтээлч ур ухаан шаардсан зүйл юу байсан бэ? Энэ нь таны ирээдүйн амьдралд ямар нэг байдлаар нөлөөлсөн үү гинэ? За золоохын хариулт маань болохоор ингэсэн байна. За золоохынхаа бичгийг гаргах нь үгүй юм чаа. Би багаасаа зураг зурх сонирхолтой хүүхэд байсан учраас маш их зураг зурж тэр сонирхлоо одоо ч үргэлжлүүлсээр явнаа. Энэ нь уран бүтээлч болоход маш их тусдсан болж нөлөөлсөн гэж боддог гэсэн байна. Тэгээд золоох маань яалтчгүй зураг зурх маш их авьяастай хүн л дээ. Би бол бас ер нь гадарлана. Тэр тусмаа хөрөг их зурдаг. Яг ингээд харандаагаар зурч айгүй мундаг зурдаг. Аав нар нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia хинч хаанаас ч чанартай нэвтрүүлгийг бүтээлгэх
боломжтой. Аав нар нэвтрүүлгийг Цуна Япон ресторанаас хүргэж байна. Жинхэнэ Япон амт, чанартай үйлчилгээ, тухтай орчин. Аав нар нэвтрүүлгийн хамтрагчаар Саппоро шар айраг. Нэвтрүүлгийн хамтрагчаар Хармо Хүжи Milk Farm. Аав нар нэвтрүүлгийн хамтрагч Аавын ном. За маш их баярлалаа залаахаа. Сайхан ярилцлага боллоо. Ерөнхийдөө манай нэвтрүүлгийн бас хугацаа энд хүрээд өндөрлөж байна. Маш сайхан чухал асуудлаар ингээд залуучуудад сонсохоор өнөөдөр ярьж эхэлж хилцүүлж санал бодлоо солилцох боломж олгосон та бүхэнд баярлалаа. За За маш баярлалаа. баярлалаа залаахаа.